Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нарт өнөөдрийн мэндийг хүргэе. Бидний өнөөдрийн хичээл монгол хэлний хичээл. За бүгдээрээ хичээлдээ бэлтгээд сурах бичиг, дэвтэр, үзэг баатал мөн хичээлийн хэрэглэгдэхүүнүүдэд дэлгэн тавиарай. За бүгдээрээ өмнөх хичээлээс эргэн санацгаая. Өмнөх хичээлээр бид балархын хишгийн үүргийн тухай үзэж байгаа. Балархын хишиг маань ямар үүрэгтэй вүлээ? Ялгах үүрэгтэй. Мөн ихшигжүүлэх үүрэгтэй. Зөөлрүүлэх үүрэгтэй ордог юм байна. Ялгах үүрэгт нь ингийн гүйлгчийг ялгах, гээгийн гүйлгчийг ялгах, үйл үгийн хээг ялгах, оноос нэрийг ялгах үүрэг байдаг юм байна. Ихшигжүүлэх үүрэг нь ихшигдгийн гүйлгчээр төгссөн үгэнд ихшигдгийн гүйлгчээр эхэлсэн залгуур залгахад ихшигтэй бичигт нь заримдаг гүйлгчээр эхэлсэн үгэнд ихшигдгийн гүйлгчээр төгссөн заримдаг гүйлгчээр төгссөн үгэнд ихшигдгийн гүйлгчээр эхэлсэн залгуур залгахад ихшигтэй бичнэ. Заримдаг гүйлгчээр төгссөн үгэнд заримдаг гүйлгчээр эхэлсэн залгуур залгахад ихшигтэй бичигт нь мөн чишийн дараа балархын хишиг бичгээр бол и хишиг бичин гэсэн дүрмтэй байдаг юм байна. За тэгвэл өнөөдөр бид балархын хишгийн зөөлрүүлэх үүргийн талаар дэлгэрүүлж үзцгээе. За балархын хишгийн зөөлрүүлэх үүргийг мэдхийн тулд бүгдээрээ бяцхан дасгал ажиллая. Та нар эдгээр үгийн цэгийн оронд и зөөлний тэмдэг 2-ын аль тохирхыг нь залгаж бичээрэй. За савих, танил, хувин, захих, болох, өр, зориг, ангир, охин, хайр, тарих, бүлэг, орил, зах. За эдгээр үгэнд и зөөлний тэмдгийг одоо яаж бичснээ бүгдээрээ тулгаж үзээрэй. За эдгээр үгэнд орсон и балархын хишиг маань ямар үүрэгтэй орсон байна хүүхдүүдээ бодороо. Балархын хишгийн маань зөөлрүүлэх үүрэгтэй орсон байна. За тэгвэл балархын хишгийг зөөлрүүлэх үүрэгтэй орсон үгийг дотор нь дан зөөлрсөн гэгүүлэгчтэй үг, давхар зөөлрсөн гэгүүлэгчтэй үг гэж хоёр хувааддаг юм байна. За дан зөөлрсөн гэгүүлэгчтэй үг нь зөрөг, танил, хувин, охин, гурил гэсэн эдгээр үгс маань дан зөөлрсөн гэгүүлэгчтэй үгс байна. За давхар зөөлрсөн гэгүүлэгчтэй үгэнд завих, болох, ангир, тарих, бүлэг гэсэн эдгээр
үг орох нэ. И балархаа их шиг нь өмнөх гээгүүлэгчээ зөвлөрүүлэх үүрэгтээ ордог тул гээгдэхгүй гэсэн дүрмтэй байдаг. За тэгвэл доорх жишээ өгөхтэй танилцаараа хүүхдүүдээ. Танил, охин, зориг, горил гэсэн эдгээр үгэнд урт ихшгээр эхэлсэн залгуур залгахад и балархаа их шиг маань яаж бичигдсэн байна? И балархаа их шиг маань гээгдэхгүй бичигдсэн байна. За энэ жишээ бүгдээрээ дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. Давхар зөвлөрсөн гээгүүлэгчтэй үгэнд урт ихшгээр эхэлсэн залгуур залгуул одоо яаж бичих вэ? Жишээ үгээ сайн анхааралтай хараарай бүгдээ. Бүлэг, салхи, тархи гэсэн үгэнд урт ихшгээр эхэлсэн залгуур залгахад яаж бичсэн бэ? За, тэмдэглэж аваарай дэвтэртээ. Бүлгээр, савхиар, тархиар. За тэгвэл бүлгаад гэдэг үгийн утгыг бүгдээрээ тайлбарлая. Бүлгэх гэсэн үг маань мөр мал цамнан харайх, холбох гэсэн утгатай үг юм байна. За зураг дээрээ сайн ажиглаж хараарай. За үгийн дунд орсон жишийн дараа их шиг бол зөвлөрүүлэх үүрэггүй тул гээгдэж бичигддэг юм байна. За жишээгээ сайн ажиглаарай. Жүжиг, ашиг, мөчөр гэсэн энэ гурван үгэнд урт ихшгээр эхэлсэн залгуур залгахад и балархаа их шиг маань яаж бичигдсэн байна хүүхдүүдээ? Гээгдэж бичигдсэн байна. Тэмдэглэж аваарай. За тэгвэл өнөөдрийн хичээлийг баттгаж дараах даалгаврыг гэрийн даалгавар болгож бичээрэй. За тамир, гарих, мөрөн, салхи, амин, борив, цадиг, хөлөх, гуниг, орхи, арвин, сорив, өрх гэсэн үгсийг даан ба давхар зөвлөрсөн гээгүүлэгчтэй үгсээр бүлэглэн бичээд урт ихшгээр эхэлсэн залгуур залгаж дэвтэр дээрээ хичээнгүй сайхан бичээрэй. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ шинэ коронавирус эсрэг гараа тогтмол савндаж угаах, амны хаалтаа тогтмол зөөх, шаардлагагүй бол гадуур яваарай. За дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ.